Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улсын хурл дүргэн мэдүүлсэн эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт дүргэн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх хэсэг асуудлыг хууль зүйн байнгын хорооны 2025 оны 4-р сарын 2-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Монгол Улсын их хурлаас 2024 оны 1-р сарын 17-ны өдөр баталсан, хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын хурлын 18 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт хүний эрхийг хангахтай холбоотой 14 асуудлыг судалж холбогдох хуулийн төслийг эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн боловсруулж 2024 оны 4-р сарын 15-ны өдөр Улсын хурал дүргэн мэдүүлэхийг засгийн газар даалгасан бөгөөд хууль санаачлагч уг тогтоолын хүрээнд хуулийн төслийг боловсруулж хүний халдашгүй байх өмгөөлүүлэх хууль зүйн тусалцаа авах эрхийг хангуулах хав цэцгэргийг цахимжуулах төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүх прокурорын шийдвэрийг наривчлан зохицуулах эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуульд яллах өмгөөлөх талын эрхтгш мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан талаарх тогтоолыг гардуулан өгөх шүүх прокурор мөрдөгч эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хууль заасан хүсэлтийг хангахаас татгалзаж байгаа үндслийг тухайн шийдвэртээ тодорхой тусгах зэрэг зохицуулалттай холбоотой өөрчлөлтийг тусгах нь хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын үндсэн хууль заасан хүний халдашгүй чөлөөтэй байх болон өөрийгөө өмгөөлөх хууль зүйн тусалцаа авах үндсэн эрх улам баталгаажиж Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцэд нийцэх бөгөөд мөрдөн шалах ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин боловсронгуй болсноор хүний эрх хэрэгчлөөг хангах зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээн эдлүүлэх ажлын үр дүн дээшлэх мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа захим хэлбэрт шилжснээр зарим хэрэг маргааныг богино хугацаанд хэн шийдвэрлэх замаар хүний эрх хэрэгчлөөг хамгаалагдаж шүүхийн үйлчлэгээний чанар хүртээмж дээшилж иргэд цаг хугацаа орон зайнаас үл хамааран үйлчлэгийг шат дамжлаггүй шуурхай авах нөхцөл бүрднэ гэж хууль санаачлагч үзжээ. Уг хуулийн төсөлд батлагдсанаар эрүүгийн хэргийн шүүхийн хүний нөөцийн цалингийн зардалд 18 сая 269 мянга 52 төгрөг, хүний нөөцийн хангамжийн материаллык зардал болон технологийн зардалд 1 тэрбум 300 сая 539 мянга 543 төгрөг, нийт 1 тэрбум 318 сая 808 мянга 595 төгрөгийн зардал төрд үүсэхээр байна гэж хууль төсөл санаачлагч үздсэн байна. Хуулийн төслийг дээд цэг, парламент цэг, эмээн цахим хуудасд байршуулж иргэд олон нийтийн санал авч байгаа болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын хурлын гишүүн асуулт асууж санал хэлээгүй болно. Эрүүгийн хэн шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 64.7% нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ эрүүгийн хэн шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх хэсэг талаарх хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.